За багш нь нэг жаахан үндий гэлалаа. Багш нь ингээд холоо номын окторгуудаа шингэх цаг нэгэнд ойртжээ. Сандрах хэрэггүй шавнар минь. Сайн тогтоож авцгаа. Миний гэхөв хөрөнгө бүгдийг нийт сан хийдийг гүйцээж бүтээхэд зориулаарай. Бас шандрыг минь 3 хэсэг болгоод эхний хэсгийг нь энтгэх оронд дараагийнх нь даш гимплэн хийдэд залаарай. Үлдсэн хэсгийг нь цаг нь болохоор өлгий сайхан Монгол нутагт миний хүргээрээ. Энэ эрдний соёмтой энэ хадгийг тэр чандрынхаа хамт заавал аваачаарай. Их орон минь, Монгол нутаг минь. Эцсийн мөчөд ачид багшийн минь хэлсэн хамгийн сүүлчийн үг нь эх орон Монгол нутаг байлаа. Тэртээ 35 жилийн өмнө эх орноос ангижран харийн нутагт хөл тавьсан гонигт тэр үдшээс хойш өнөөдрийн эцсийн амьсгалаа нь тасрах хүртэл эх орон төрсөн нутаг эгэл олон шавнараа сэтгэл зүрхэндээ тээсээр явж ирсэн юм аа. Багш минь харин нутагт олон жил амьдрахтаа багшийн минь цорын ганц мөрөөдөл нь элгэн халуун Монгол нутагтаа очихол чин хүсэл нь байсан юм. Даанч улс төрийн ороо бусгай цагийн хар гайгаар тэрхүү чин хүсэл нь биелээгүй юм аа. Мөн ч олон жил сэтгэл дотроо битгэрж явсан юм да. Хөөрхий багш минь.
Харин одоо бол багш минь та хаашаа л бол хаашаа өөрийнхөө дураар дүүлэн нисэж төрсөн нутаг түшилгийн булаг отхон тэнгэр хайрхан уул ойгон хатан ижийн нууртан очих боломжтой боллоо. Төрсөн нутагт нь таны минь дуулах дуртай урхан хонгор салхиан сэвэлзүүлэнхэн ухтан амнда багш минь. Osmanlı tağı tağ erdi.